Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлаас 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр баталсан захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын ерөнхийлөгч 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Хууль зүйн байнгаараа 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31-р зүйл заасан журмын дагуу хэлэлцлээ. Асуудлыг хэлцэх явцад Улсын их хурлын гишүүн энэ оюун дээр төрийн өмч хувьчлал, тусгай хамгаалалтын газар нутгийн байгалийн нөөц ашиглах эзэмшигтэй холбоотой асуудлаар иргэн хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд царгааны иргэн шүүх хянохгүй байх зохицуултын талаар мөн Улсын их хурлын улс төрийн шийдвэрийг хэрхэн ойлгож тайлбарлах талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олох буюу 92.3% нь царгааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хоргийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ царгааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хоргийг хэлэлцсэн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.